67 онд 10 дугаар анги төгсөөд Төмөр замын 20 дугаар сургуульд. Тэгээд зураг зурдаг байсан байхгүй юу. Тэгээд кино үйлдвэрт нөгөө вангангуй намайг их гоё зурдаг хүүхэд байна. Тэнд зураачаараа гээд цогцол багш, мягмар багшийн шаваар тэнд орсон. Тэгээд л тэгж байх үедээ л 69 онд би 67 онд ороод л 69 онд өвгөнтэйгээ танил найзалж ихэлсэн гэдэг юм уу та. 67 онд манай өвгөн цог орсон шүү дээ бид хоёр чинь. Надаас хойно орсон. Би ерөөсө 6 сард ороод өвгөн маань намар орж ирсэн. Гэтэ яг хөө тийм нэг ах байдаг би дармаахаа гэл хүжил явсан. Тэгж жаад л одоо бид хоёр гэр бүл болцсон. Энэ гэрт чи би ажил хийгээд ирээд хоолоо идээд амраад тэгэл хэдэн төгрөг авчирч өгөөс биш. Яг нарийн юм мэддгүй шүү дээ. Манай аваа Япон явлаа нэг сарын хугацаатай. Би бүх юм байрны мөнгө хаана тушаадгийн, гэрлийн мөнгө хаана гэдгийг одоо тэгээд энэ утасны ч мөнгөний хаана гэдгийг ингэж бүр бүгдийг бичиж авч үлдэж хэлсэн шүү дээ. Тэр нь мэдэхгүй. Тэгж л их бүх юм авгаадаа даалгацсан хүн дээ би. Гэхдээ залуу наснд авгаагаа бас сургуулиуд гадаад дотоод явж яхад би чи бас 3 хүүхдээ вокзал дээр хөвгүүлчихэд авгаагаа сургуульд явуулж байлаа шүү. Тэгээд тэр гуравтайгаа тэгэл ажиллаа хийгээд тэр гуруугаа цуглуулад лороо гэртээ ирээд тэгэд ээж аав маань байсан бас гайгүйч байсан. Тэгээд эдгээр маань тусалсан тулдаа сургаж исэн юм даавгаа. Би ганцаараа бол барахгүй л ажиллаа хийгээд 3 хүүхд цэцэрлэг яасан зөөнө гэж байна. Ер нь тэгээд төрүүлэх өсгөх тэгээд цэцэрлэг яасаар зөөх хувцас хунар угааж ярьчих тэр бүхэл ажлыг чинь бид хоёр хийдэг байлаа. Одоогийн шиг бид нар чинь зурхаа мурхааж мэдэхгүй хагас бүтэн сайдэр цэцэрлэгээс нэрхээр зэрэгэд авгаа усан оруулаад угаагаад гаргадаг. Бие ухтаж аваад хомсыг аваад үсийн засаад хувцсыг нэг нь угаагаад нэг нь эндүүдэл тэгэл тэгж явж өсгөө сургууль соёлд оруулаад тэгэл 10 жилүүдийг төгсгөөд л манай том хүүхдүүдийг 10 жил төгсгөөд яг их сургуульд орох үед бол их хэцүү үеэвгүй таарсан тэр нэг нийгэм өөрчлөгдөж бүх юм мөндлөлбөртэй болж бид нар ч хураасан хөрөнгө мөнгө байхгүй яг нэг юм цалингаараа амьдарцгааж байсан улсууд болохоор тэгээ зарим ихний хүүхдүүдээ бас сургууль соёлд оруулж чадаагүй цэргийн алба хаалгаа тэгээд ажилласан тал би хамгийн багыгаа нэг сургуульд багшиг сургууль төгсгсөн. Талын даад хүн манай гэр бүлийн хүн баярмаа гэр компанийн захирал. Би бол явахтай нэг зөвлөх юм уу да. Юм янз бүрийн шийдвэртэй юм хийх бол хоёлаа зөвлөхөөс би нэг мэддгүй шүү дээ. Би нэг хөгжмийг 5 дугаар ангид байхад манай аавын ахын хүү Хөвсгөл аймгаас шилж ирсэн. Тэр хүүхд их сайн гэрмөн тоглодог хүүхд надад анхан зааж цаасан дээр 1-2 дугаар игнэний тэд товч гэж бүр нот одоогийнхоор бол нот шиг бичиж тэрийг хар тоглосоор байгаа 5 дугаар ангид байхдаа энийг жоохон голдос сураад тэгээд тэрнээс хойш хаад явна вэ нэгээл дуургадаг тоглодог шинэ дугаар бол сурдаг. Тэгээд бас багсаг одоо цөөхөн хүнтэй тэр ангийнхаа ч юм уу аавынхаа ажлын газрынхны тэр үдшгэнд бүжиг тоглодог тэр байсан. Тэгээд энийг сүүлийн үед тэгээд хүүхд шугадтай болоо тэгэл 20-30 жил баг гар хүрсэнгүй байж л байдгийн. Тэгээ одоо хүүхдүүд маань тоглож сургая гэхээр өөр орилуулаад амраахгүй би загнаад одоо баг битээ дуурах гэдэг болцсон. Энэ хүүхдүүдийг баг багт нь энэ дээрээ суулгачаад араас нь саунд систем хувцснаас нь зоочаад ингээд тоглохоор их дуртай хүүхдүүд ирнэ суугаад байдаг. Тэгээ саатуулдаг л байсан. Одоо уус яг те дуурсах нь энэ хуруу гарч хөдлөхгүй болцсон. Яг сонирхуулахад юм байдгийн.
Би одоо өвгөндөө бол нэг би одоо ерөөсөө чамд баярлж идэг гэж юу хэлж байгаагүй бах уу. Ер нь би өвгөндөө маш их талархаж идэг шүү. Ерөөсөө өвгөн маань бол ерөөсөө яста жинхэнэ амьдралын төшиг тулгуур болсон хүн шүү дээ. Би энэ олон 5 хүүхдийг бол ерөөсөө нэр яста зовх юмгүй л өсгсөн. Манай өвгөн бол би багш болцоход багшийн дээд төгсчөөд тэгэхдээ урд нь бол кино үйлдвэрт ажиллаж байгаа чинь манай 3 гарцсан байсан юм чинь. Тэгээд би 75 онд чинь багшийн их зоригтой шүү бас намайг багшийн дээдэд оруулаад суралцуулаад би ч кино урлагийн дээд сургуульд яваад тэг хүүхэд өвдөө тэгэл шууд багшийн дээд шилжүүлээд намайг сургасан байхгүй. Тэгээд ерөөсөө би бол ерөөсөө тэр арга гэрлөө ерөөсөө санаа зовтой. Айгүй халамжтай. Дэлгүүрийнхээ хүнс хоол хийжээлээ бүгдийг аавна. Тэгээ хүүхдүүдээ сургуульд нь өдөр ирж цай хоомд нөгөө сургуульд нь би өглөө нэг багш гээл өглөө эртээ гараад явна тэр төмний хүүхдийн төлөө явсан болохоос биш би өөрийнхөө хүүхдийн төлөө тэгж явж байгаа. Их халамжтай аав байсан. Ястай халамжтай. Энэ хэдэн хүүхдийгээ гурал морал цуглаанд бол би ерөөс нэг сууж үзээгүй. Манай өвгөл хүүхдүүдийнхээ эцэг ихийн уралд суун хөвчөөл номын давтуулна ястай бүхэл юм хийдэг байсан. Ер нь халамжтай хүн шүү дээ. Үр хүүхэд нь түүнийг сайн дуу оруулагч гэдгээр нь бус, харин сайн аав гэдгээр нь бусдад гайхуулан ярилцдаг. Дэмдэж дарам сүрэнгийн хүүхдүүд уушиг нөмөртэй ааваараа бахархаж, ааваасаа үг сонсох дуртай байдаг юм. Дармаа өвөө өнөөдөр аж зээ нийлээд 12 бяцхан үрсээр өврөө дүүргэн суuna. Дүүнд үүнээс өөр жаргал үгүй мэд. Кино урлагийн арын албанд өөрийн зүрх сэтгэлийг харамгүй зориулж яваа энэ эрхэм хүний алс хэтийн дөрөөнд нь сүүн цэцэл өргөн Монгол бахархал нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна.